Сайн байцгаана уу сурагчдаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тодхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 3 дугаар ангийн оюуны хөгжил сурах бичгийн 48-аас 49 дугаар хуудас дах логик сэтгэлгээ бүлгийн тодорхойлох сэдвт хичээлийг та нартай хамт судлах болно. Шинэ хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл сурагчдыг сэтгэхүйн суурь үйлдэлүүдийн нэг болох тодорхойлох үйлдэлтэй танилцуулах. Юмсын шин чанар, байрлал болон ажил мэргэжлийн онцлогийг тодорхойлох чадварыг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүдээ тодорхойлох сэдвийн дасгалуудыг ажиллахын өмнө байрлал, зүг чиг заасан ямар үгс мэддгээ санаарай. 1-2 дугаар дасгалуудад эдгээр үгсийг ашиглах даалгавартай шүү. Ингээд 48-аас 49 дугаар хуудасны зарим дасгалуудыг хамтдаа ажиллацгаая. 48 дугаар хуудас дасгал 1-ийн 2 дугаар даалгавар. Өгөгдсөн зургуудыг ажиглаад дүрсүүдийн өнгө, хэлбэр, байрлалыг тодорхойлоорой. Зурагт дөрвөлжин, гурвалжин, дугуй дүрсүүд өгөгдөжээ. Эдгээрийн өнгө нь дөрвөлжин дүрс цэнхэр, гурвалжин улаан, харин дугуй дүрс цагаан өнгөтэй байна. Одоо байрлалыг тодорхойлъё. Хамгийн дээд талд цэнхэр дөрвөлжин, түүний доор улаан гурвалжин. Харин хамгийн доор цагаан дугуй байна. Хүүхдүүдээ би сая дээрээс нь эхэлж дүрсүүдийг нэрлэлээ. Үүнээс өөрөөр жишээлбэл доороос нь чихэлж нэрлэж тодорхойлж болно шүү. Та нар миний хэлснээс өөрөөр дүрсүүдийн байрлалыг тодорхойлж үзээрэй. Одоо дараагийн дасгал руу шилжье. 49 дугаар хуудас дасгал 4-ийн 4-р даалгавар. Доорх зургийг сайтар ажиглаад хоорондоо ярилцаарай. Эдгээр хүмүүсийн ажил мэргэжлийг тодорхойлон бусдаасаа онцлог шин чанаруудыг бичээрэй. Зураг дээр ямар ажил хийдэг хүнийг дүрсэлсэн байна вэ? Зүйтэй барилга барьдаг буюу барилгачин хүн байна. Барилгачин хүний ажил мэргэжлийн онцлог юу билээ хүүхдүүдээ? Тэдгээрийг бүгдээрээ тоочин бичье. Мэдээж барилгачин хүн байшин барилга барьдаг. Мөн тэд өндөрт ажилладаг. Барилгачид ямар улиралд идэвхтэй ажилладаг билээ? Зүйтэй хавар зун намар гэсэн дулааны улиралд барилгын ажил явагддаг шүү дээ. Хүүхдүүдээ барилгачин мэргэжлийн өөр ямар онцлогуд байдгийг нэмж бичээрэй. Өнөөдрийн хичээлээс лавлах зүйл байгаа бол бичлэгээ ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Хүүхдүүдээ тодорхойлох үйлдлийн даалгавруудыг ойлгосон бол 3 дугаар ангийн оюуны хөгжил сурах бичгийн 48-аас 49 дугаар хуудасууд дах бусад дасгалуудыг бие даан гүйцэтгээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.